Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Дажигын сэдвийн зохиол урдын дуу гэдэг аавын сайхан бүлгийн төлөвийн санрын мэлах болтугай. 6 настайхан задгаж амжаагүй байхад ижийн бурхан болсон. Тэр үед би аавыгаа сүйдэр шиг давдаг байлаа. Зоны дэлгэр цаг айгуу үрхий тоогоо салангуудаа архиныхаа модыг амьдуулах гэдэг байсан юм уу гэд аавын минь заавал иргэд доо. Аав минь өрсөн айлын зүг намайг дагуулад очив. Хэдэн тагчин болгож удаан зээрт болсон үедээ аав уйлчгүй дуулчгүй гэд над руу шилтгэд айлын амцраагач чи нүгтийг ясах таваад gibi чиний чаддаг ганц чи тэр үстэй дуудаач гэхэд аав минь сармсандаа бүнжигнэх нулимсан арчаад аав уйлахгүй аав дуулан шүү гэд хараа ханны толгойд очицуулаад хэр талаар хурдан хүлээхэн нуран дээр дахиж яваа юм шиг хатаач. Ийм том лагс бүдүүн биетэй хүнээс тийм нарийн уянгадаг хоолой гарнаа гэхэд итгэмээргүй. Аав минь уртын дууныхаа шуранхайг дөнгөж дуусаад уртын дууны шуранхайг нарийн нүс нэхэд гэдэг юм да. Одоо ч би бэлчтэй. Уулын энэ араачуу бихтрүүлэр дуулдаг дуучтаас илүү сайхан дуулдаг дуучин болох байсан да. Ганч би балгахар уснаас харин сайхан хоолоо үгүй үлгсэн хүндээ гэж хэлсэн нь үнний арт боловч аав зүрхнийхээ үгийг надад үлдээсэн юм да. Миний аав ачиргаагаар хоордуулж доолох дуртай хүн байсан. Марин хүрийн хоёрхан чавцтай зэрэгтэй аав уртын дуу хоёр амьдаа. Аавын уртын дуу 5 хантаас алслаж цэлбэг тэнгэрийн гүнлүү өндөр уулын орой руу хасхун жигүүрэн дэлгээд нисэж байгаа юм шиг санагддаг байсан юм да. Аав минь үе уртаа гихтэн санаалаа. Аав муу ичиг мөн чих санах юм да. Аав ямар хайрлуулж байсан бэ? Ямар хайраар бэлгэж байсан бэ? Хонхорхон үрж магаан хараад гол минь тасарч өгөхгүй юм. Аав хонхорхон үрж магаан өөрийгөө уртын дуугаар жаргаж явдаа гэдэг байж байна. Ингэж л миний аав зүрхнээс зүрхэнд шингэдэг дуулдаг байжээ гэдгийг би бачирхан багтаа ухаарсан юм да. Аав минь уртын дуугаар өөрийгөө жаргаж амьдралдаа ганцхан ижээд хоёртаа үнэнч явсан миний халуун хайрын сэтгэл дотор минь хоногшиж үлдсэн аав минь дээ. Монгол хүн ясан аавтай махан житэй гэдэг үнэн аав гэдэг хүн байгаагүй бид нэр өнөөдөр энд бүгдээрээ байхгүй байсан шүү дээ.
Монгол Улсын гавьяач жүжигчин Чамин Чулэгчгээ уулзаж байна. Энэ цаг мөчүүдээс тоглолтыг маань үзэн сууж байгаа Тэнгэрлэг аавуудаа мэдчилгээ дэвшүүлээч гэж хүсэж байна. За мэдээж ээжийн тухай шүлэгдөө маш олон байдаг. Аавын тухай байдгүй хэлэхгүй л дээ. Гэхдээ ээжийн дуу шүлгээс арай л бага байдаг. Гэтэл Монгол хүн гэдэг чинь ясан аавтай махан ээжтэй гэдэг нэг үг байдаг. Одоо та бүхэн ч гэсэн өнөөдөр тийм ээ аав байгаагүй л ингэж зогсох уу? Тэгэхээр альва юмны их усэр аав гэдэг. Аавд минь ээжүүд минь харж хайр сэтгэлээ өгч дурлж өөрийнхөө бүхий ариун сайхан юмыг ээжд минь зориулж тэр хоёрын хайрын бэлэгнээс бид нар үссэн байдаг. Тэгэхээр аливаа юмны их усэр аав шүү дээ. Яа, тань маш их баярлалаа. За, баярлалаа. Аавууд нь эрүүл байгаарай. Нийтийн дуучдын нэгдсэн Тэнгэрлэг аав тоглолт 2018 оны 3 дугаар сарын 16-нд Монгол Бүхэн өргөөнд 19 цагаас ганцхан удаа тоглоно.